Ирээдүйд сэрэхээр өөрийгөө хөлдөөсөн эрийн түүх. Хүн төрлөختөн үхлийг ялах тухай олон мянган жилийн турш мөрөөдөж ирсэн. Зарим нь домог зохиож, зарим нь шашинд найдсан бол, зарим нь шинжлэх ухаанаас хариулт хайжээ. Харин 20 дугаар зууны дунд үед энэ мөрөөдөл бүр хачирхалтай хэлбэртэй болов. Хэрвээ өнөөдрийн анагаах ухаан таныг аварч чадахгүй бол яах вэ? Магадгүй биеийг тань хөлдөөж хадгалаад ирээдүйд илүү өндөр технологи гарч ирэх үед дахин сэрвээж болох юм шүү. Өнөөдөр энэ санаа шинжлэх ухааны зөвнөл мэд сонсогддог. Гэвч бодит амьдрал дээр ийм шийдвэр гаргасан анхны хүн бий. Түүнийг Джеймс Хирам Бэдфорд гэдэг. Бэдфорд 1893 дугаар онд төрсөн. Америкийн сэтгэл судлаач, их сургуулийн профессор хүн байв. Тэрээр Калифорни их сургуульд ажиллаж, хүний оюун ухаан, зан төлөв, мэргэжлийн чиг баримжааны талаар судлаа хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл тэр ирээдүйд сохроор итгэсэн уран зөгнөлч биш, харин хүний тарих, хүний боломжийг сонирхдаг судлаач байсан юм. Гэвч 60 нас гарсан хойно түүний амьдрал огцом өөрчлөгдөв. Бэдфорд бөөрийн хорт халдартай болсон бөгөөд өвчин нь уушинд нь тархсан байлаа. Тухайн үеийн анагаах ухаан өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан тул ийм онш бараг л эцсийн шийдвэртэй адил сонсогддог байв. Яг энэ үед Роберт Эттингер хэмээх физикч зохиолчийн үхшгүй мөнх амьдралын боломж нэртэй ном олонний анхааралд өртжээ. Уг номын санаа энгийн атла толгой эргэн байлаа. Хэрвээ хүнийг нас барсны дараа маш бага температурт хадгалж чадвал ирээдүйн эмч нар түүний өвчнийг эмчилж, эсүүдийн гэмтлийг засаж, магадгүй дахин амьдруулах боломжтой байж болох юм. Энэ санаа өнөөдөр ч батлагдсан зүйл биш. Харин тэр үед бүр ч юу туршилтын, бараг галзуу гэмээр санаа байлаа. Гэсэн ч Бэдфордод алдах зүйл үлдсэнгүй. Тэрээр өөрийгөө нас барсны дараа крионик аргаар хадгалуулах хүсэгтэй байгаагаа гэрээслэлдээ бичиж үлдээжээ. Крионик гэдэг нь амьд хүнийг унтуулад хөлдөөгчөнд хийдэг зүйл биш. Энэ бол хууль ёсоор нас барсны дараа бие махбод, ялангуяа тархины бүтцийг аль болох хадгалж үлдэхийг оролддог арга юм. Зорилго нь тухайн хүнийг өнөөдөр биш, харин ирээдүйд одоо байхгүй технологи бий болсон үед сэргээх найдлага юм. Гэхдээ энд нэг том асуудал бий. Хүний бие бол ус ихтэй, нарийн бүтцтэй систем. Хэд хүдэнд осмос болж тэлэх үед эсүүд гэмтдэг. Тиймээс крионикийн гол сорилт нь зүгээр л хөлдөөх биш, харин эд эсийг аль болох баг гэмтээж хадгалах явдал юм. Бэдфорд 1967 оны 1-р сарын 12-нд нас оржээ. Тэр аксепт бүх зүйл маш хурдан өрнөх ёстой байлаа. Учир нь крионик хадгалалтанд хугацаа хамгийн чухал. Тархинд хүчил төрөгч очихоо байснаас хойш минут, цаг өнгөрөх тусам гэмтэх нэмэгдэнэ. Түүний биеийг хадгалах ажилд химич Роберт Прехода, биологч Данте Брунол, крионикийн нийгэмлэгийн Роберт Нельсон нар оролцов. Мөн Бэдфордын эмч Рено Абл хажууд нь байсан гэдэг. Тэд эхлээд биеийг нь мөсөөр хөргөж, цусны эргэж тулан хүчил төрөгчийн хангамжийг аль болох төр хугацаанд хадгалах гэж оролцсон байна. Дараа нь түүний судсанд диметил сульфоксид гэх бодис шахжээ. Энэ бодис тухайн үед эсийг хэд хөлтгийн гэмтлээс хамгаалж магадгүй гэж үзэгдэж байсан юм. Өнөөгийн төвшнээс харуул энэ арга маш бүдүүлэг болох байсан. Гэхдээ тэр үед тэдэнд байсан боломж нь ердөө энэ байлаа. Ингээд Бэдфордын биеийг эхлээд хуурай мөсөөр хасах 79 хэм орчинд хөргөж, гараа нь шингэн азотын орчинд ойролцоогоор хасах 196 хэмд хадгалсан байна. Гэхдээ кинон дээр гардаг шиг нэг товч тараад хүнийг хормын дотор хөлдөөсөн зүйл огт болоогүй. Харин ч эсрэгээрээ бүх үйл явц энх замбраагүй, туршлага багтай, олон хүн сандарсан байдагтай өрнжээ. Тухайн үеийн крионик бол лабораторийн төгс технологи биш, харин цөөн хідэн хүний итгэл, эрсдэл, аз дээр тогтсон туршилт байсан юм. Бэдфордын түүх нас барсны дараа ч дуусаагүй. Түүний гэрээслэл, биеийг нь хадгалах хүсэл, мөнгөний асуудлаас олж гэр бүлийн дотор маргаан гарчээ. Тэрээр крионикийн судалгаанд зориулж $100,000 үлдээсэн байсан ч энэ мөнгнөөс ч их зардал шүүхийн маргаанд зарцуулагдсан гэдэг. Хачирхалтай нь Бэдфордын эхнэр хүү хоёр түүний хүслийг эсэргүүцсэн бус. Харин эсрэгээрээ хамгаалсан тал байсан гэж олон их сурвалжид тэмдэглэгддэг. Тэд түүнийг уламжлагт байдлаар оршуулахыг хүссэн хамаатнуудын эсрэг зогсож Бэдфордын гэрээслэлийг хүчинтэй хിവэрээ үлдээхийн төлөө тэмцсэн байна. Үүнээс хойш Бэдфордын бие хид хідэн байгууллага, агуулга, сав дамжин нүүжээ. Зарим үед түүний бие гэр бүлийнхнийх нь хяналтанд байсан үеч бий. Эцэст нь тэрээр Америкийн Аризона мужидх Alcor Life Extension Foundation байгууллагын хадгалалтанд шилжсэн бөгөөд одоо ч тэндэ байгаа гэж тус байгууллага мэдээлдэг.
Крионикийн салбарын хүмүүс жил бүрийн 1-р сарын 12-ыг Бэдфордын өдөр гэж нэрлэдэг. Учир нь энэ өдөр хүн төрлөختний түүхэнд анх удаа нэг хүн өөрийгөө ирээдүйн ангаах ухаанд даатгаж нас барсныхаа дараа хөлдөн хадгалуулсан өдөр юм. Гэхдээ энэ түүхийг сонсоод Крионик үнэхээр ажилтг юм байна гэж ойлгож болохгүй. Өнөөдрийн байдлаар крионикоор хадгалсан хүнийг амжилттай сэргээсэн тохиолдол огт байхгүй. Орчин үеийн шинжлэх ухаан хүний бие, тархийг ийм байдлаар хадгалаад олон жилийн дараа бүрэн сэргээх аргыг харах нь олж нэгээгүй байна. Крионикийн талынхан технологи ирээдүйд хөгжинө өгдөргөж найддаг. Харин шүүмжлэгчид энэ бол шинжлэх ухаанаар батлагдаагүй итгэл найдвар гэж үздэг. Үнэн нь хаа нэгтээ дунд нь байж мэднэ. Хүйтэн температур эдисийг удаан хадгалж чаддаг нь үнэн. Гэхдээ бүтэн хүнийг тэр дундаа ой санамж, зан чанар, ухамсартай нь хамт сэргээнэ гэдэг өнөөдрийн хувьд асар том асуулт хിവэр байна. Өнөөдөр крионик үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бий. Зарим нь бүх биеийг хадгалдаг бол зарим нь зөвхөн тархи, толгой хэсгийг хадгалах сонголт санал болгодог. Үнэн нь байгууллагаас хамаарч хэдэн 10 мянгаас хэдэн 100 мянган $. Хүрнэ. Гэвч энэ бүхний цаана нэг л зүйл бий. Тэр нь хүн төрлөختний хамгийн эртний айдас, хамгийн эртний мөрөөдөл хоёр юм. Үхэлтэй эвлэрэх үү? Эсвэл ирээдүйд боломж гарч магадгүй гэж найдах уу? Джеймс Хирам Бэдфорд энэ асуултанд өөрийнхөөрөө хариулсан. Тэр магадгүй гэсэн ганц үгэнд амьдралынхаа сүүлчийн мөрийг даатгсан хүн байлаа. Магадгүй тэр хизээж сэрэхгүй. Магадгүй түүний бие зүгээр л хүн төрлөختний хамгийн зоригтой, хамгийн гинэн туршилтуудын нэг болон үлдэнэ. Гэхдээ нэг зүйл тодорхой. Бэдфорд үхлийг эцсийн цэг гэж хараагүй. Тэр үхлийг түр зогшорт байж болох юм гэж төсөөлсөн. Иймээс Бэдфордын түүх бол зөвхөн хөлдөө савнд хадгалагдсан нэг хүний тухай биш. Энэ бол хүн төрлөختний хамгийн эртний айдас болох үхэл. Хамгийн эртний хүч болох итгэл найдвар хоёрын огтлолдсон түүх юм. Тэр ирээдүйг харж чадаагүй. Гэхдээ ирээдүй түүнд нэг өдөр хариу өгч магадгүй гэж итгэсэн. Магадгүй тэр хизээж сэрэхгүй. Магадгүй түүний нэр зөвхөн шинжлэх ухааны хамгийн зоригтой, хамгийн гинэн туршилтуудын нэг болон үлдэнэ. Гэвч нэг зүйл маргаангүй. Джеймс Хирам Бэдфорд үхлийг эцсийн цэг гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэр цэгийн оронд 3 цэг тавиад үлдсэнийг нь ирээдүйд даатгсан юм. Саг цэг минь бусдаас өөр мэдрэмж.